Монгол хүнийг махгүйгээр 1 хоног төсөөлөхөд хэцүү. Тэгвэл махан бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амыг хангах үйлчилгээний соёлыг дээшлүүлэх шаардлагатай байгаа юм а. Мөн стандарт ариун цэврийн шаардлага хангасан худалдааны эцэг салбараар зориултын хөргөх төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нөхцөлд худалдаалах шаардлагатай бөгөөд худалдан авагчид өөрсдөө хяналт тавих хэрэгтэй юм а. Хүнсэд аж ахуйн яамны сайдын 2005 оны А35 тоод тушаалаар батлагдсан мал эмнэлэг ариун цэврийн гарал үйлсэн гэрчлэгээ түүний хэрэглэх журам гэсэн энэ журмын хүрээнд бол хүнсний зах худалдааны төвүүд дээр дотоодын хяналтын лабораториос бол малын эмчнэр гарал үйлсийн болон мал эмнэлэг ариун цэврийн гэрчлэгийг мах сүү өндгөнд болгодог. Мөн худалдааны зэг салбарт мал, гахаа, шувуу, ангийн мах, дайвар болон хагас боловсруулсан нөөшилсөн махан бүтээгдэхүүн өөхөн тосыг нэг ажлын байранд худалдааж болох боловч төрөлжүүлэн хөргөх төхөөрөмжөд хадгалж худалдаалах шаардлагатай. Нийслэл зөвхөн үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн худалдаалах ба махан бүтээгдэхүүн худалдан авах борлуулж буй худалдагчид нь дараах багаж хэрэгслээр хангагдсан байх ёстой. Үүнд нэг удаагийн хэрэглээний эрзэнэн бэлий, хормогч, халаад, малгай, маск болон хутга мах жижиглэн хэрчих, жижиг вандан худалдааны төвүүдийн махны мах машин дах жижиглэн бэлтгэх тусгай ажлын байр болоод төхөөрөмж байх ёстой зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй гинэ.